Үйлдвэрийн талаар баримтлах бодлого балах тухай улсын хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ 7 хоногт хийж гишүүдийн 65.1% дэмжин улсын хурал хуулийг баталлаа. Улсын хурлаас аж үйлдвэрийн бодлогыг баталснаар эх 2030 он хүртэл Монгол улс аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ямар бодлого баримталж ажиллах вэ гэдгийг тодорхой болж байгаа юм байна. Бодлогод аж үйлдвэрийн салбарыг 3 үе шаттай хөгжүүлэхээр тусгаад байна. Ингэхдээ импортыг орлох үйс экспортыг дэмжсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татварын болоод бусад төрлийн дэмжлэгийг үзүүлэхээр тусгаад байгаа юм. Нөгөө төвөөр дотооддоо үйлдвэрлэж чадж байгаа бүтээгдэхүүнийг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах бодлого барина гэдгийг тусгасан байна. Хэлэлцүүлийн шатанд улсын хурлын гишүүн даваа сүрэн аж үйлдвэрийн бодлогыг дэмжиж байгаа. Сайн ч төсөл болсон. Гол нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төсөлтөйгөө холбож өгөхгүй бол тавьсан зорилт хэрэгжихгүй болох магадлал байна гэдгийг хэлсэн. Шинээр засгийн газар байгуулагдахад бодлого нь өөрчлөгддөг. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт саарахгүй гэсэн болгоомжлол төрж байна гэдгийг онцолж байсан юм. Энэ 7 хоногт улсын хурал дээр хэлцэгдсэн хэд хэдэн хуулийн төслүүдийг бол баталлаа. Үүний нэг нь улсын хурлын чуулганы хуралдаанаар нийслэл